За, хажинаюука. Фэнүүдийн хамгийн их хүсэн хүлээж байсан Demon Slayer Infinity Castle хэдхэн хоногийн өмнө гарч, үүний араас миний хувьд хамгийн их хүлээлттэй байсан Chainsaw Man Resurrections нээлттэй хэлээ. Аль аль нь өнөө цагийн хамгийн шилдэг шонон бүтээл. Гэсэн ч үзэгчдийн сонирхол, тест, мэдрэмж өөр тул заримд нь таалагддаг, нөгөө хэсэгт нь сэргээрээ санагдах тохиолдол бий. Жишээ нь миний хувьд бол Demon Slayer-ыг бага зэрэг overrated гэж боддог. Гэхдээ overrated байлаа гэд энэхүү бүтээлийг муусан хэрэг огт биш. Зүгээр л үзэгчид болон фэнүүд хэтрүүлэн өндрөөр үнэлээд байдаг гэж боддог. Гэхдээ Demon Slayer гол зорилгоо 100% биелүүлж, цөс өөргсөн тулаан, сонирхолтой түүхийг үнэхээр чанартай дуу дүрсээр үзүүлж чаддаг. Infinity Castle ч мөн үүнийгээ давуулан биелүүлж, надад лав театраар үзэхэд үнэхээр үзүүштэй, зугаатай байж чадсан. Chainsaw Man Resurrections бүр хүлээлтийг минь хэд дахин давж маш их таалагдсан. Энэ жил том дэлгэцээр үзсэн хамгийн шилдэг анимашн миний хувьд Resurrections болон Infinity Castle аль аль нь байсан. Харин эдгээр бүтээлүүдийг үзсний дараа толгойд нэгэн бодол төрсөн юм. Ирээдүйд бүрийн хэмжээний аниме арай өөр чиглэл рүү явж магадгүй. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ үүнд яагаад гэдэг асуултанд хариулт олцгоё. Аниме гэснээс та нар борлуулалтын цагийг мэдэх үү? 90 болон түүнээс өмнөх оныхон бол сайн мэдэх бах. Харин 2000 он төрсэн үзэгчид маань мэдэхгүй байж магадгүй. 1985 оны шинэ жилийн баяраар Монголын хүүхдүүдийн дэлгэцний анх гарч, үе үеийн үзэгчдийн сэтгэл тоногшин үлдсэн бүтээл бол борлуулалтын цаг. Энэхүү хүүхэлдэйн киног тухайн үед мэдээлэл радио телевизийн улсын хороо болон зөвлөлт холбоот улсын алдарч соёз мультфильм студ хамтран бүтээсэн. Уг бүтээлийн зохиолч, найруулагч, зураглаачаар Эс Мегмар, хөгжмийн зохиолчор Усын гавьяа зүтгэлтэн Г Алтан хуйг ажилласан юм. Борлуулалтын цагийн тухайн үеийн хүүхэлдэйн бүтээлүүдийг нэгтгэн Монголын үндэсний телевизийн хүүхэлдэйн урлагийн эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдолтой бүтээл. Одоогийн хүүхдүүд 7 хоног болгон дуртай аниме хүлээн үздэг бол тухайн үеийн хүүхдүүд борлуулалтын цагаар хүүхэлдэйн киногоо үздэг байсан гэсэн үг. Харин өнөөдөр Univision-ийн Монгол анимашн 4K төслийн хүрээнд энэхүү сонгодог бүтээл сэргээн засварлагдаж, шинэ өнгө төрх 4K чанартаагаар дахин үзэгчдийн хүртэл болж байна. За тэгэд Монголын өшөө олон шилдэг анимашнуудыг сэргээн засварлах ажилд нь амжилт хүсье. Монгол анимашн 4K тун утгагүй. Денжи君はさ、田舎のネズミと都会のネズミ、どっちがいい? Нэг үе бодоход бид алдартай аниме кинонуудыг дэлхийн нийтэд зэрэгцэн театраар үзэх боломжтой болсон байна. Удахгүй Attack on Titan, The Last Attack гарах зурагч сонсогднолээ. Өмнө нь бол хайртай зурварлынхаа бүрэн хэмжээний кино гарахад худалч хүн жил гарan хүлээж байж нийгэм хөлбөсөөр үзэх боломжтой болдог байсан. Ер нь Монголд кино театраар анх удаа аль биесээр гарсан бүрэн хэмжээний аниме юу юм болоо? The Last Naruto the Movie юм болоо? Эсвэл тэрнээс өмнө өөр аниме гарч ирсэн ч гэж магадгүй. Хэрвээ мэддэг бол та доор комментоор үлдээгээрэй. Ямар ч тач кино театраар аниме үзнэ гэдэг 10 жилийн өмнө бараг мөрөөдөл шиг л байсан. Одоо ингээд харахад хэдүүлээ 1 сарын дотор энэ жилийн хамгийн хүлээлттэй байсан 2 анимег үзчихсэн сууж байна. Нөгөө талаас нь буюу киноны эрхийг аваад театраар гаргадаг дистрибьютор компани талаас хараад үзвэл 10 жилийн өмнөхтэй харьцуулахад аниме үзэгчид нь хэдийнэ насанд хүрээд худалдан авах чадвартай хүлээх эрсдэл нь багассан биз. Тэр хэмжээний судалгаа нь гадны болон дотоодын дистрибьютор компаниудад аль алинд нь байгаа нь гарцаагүй. Нэмээд Jujutsu Kaisen Zero, Makoto Shinkai Suzume, Haikyuu the Dumpster Battle гээд төрөл бүрийн хэмжээний аниме манай Монголд гараад амжсан. Өөр миний дуртайгүй өчнөө бүтээлч байгаа бах. Ер нь жилдээ 1-2 аниме батны гардаг болчихсон гэхүү дээ. Гэхдээ л хангалтгүй байна. Японд болон дэлхийд даяар жилд хичнээн аниме нээлттэй хийж байгаа билээ дээ. Кино дистрибьютор компаниуд нь цаагаараа яаж ямар зарчмаар дийлэн явагдгийг мэдэхгүй ч үзэгчид бид аль болох шинэ киногоо цаг алдалгүй театраар үзхийг л хүснэ. Уг нь бол Японд эсвэл дэлхийд даяар бокс офисын мэдээлэл 7-7 хоногор шинжлэгдэж мэдээлэл нь ил тод байдаг учраас аль бүтээл нь амжилттай яваг бид төвөггүй мэддэг. Харамсалтай нь манай Монголд энэ мэдээлэл тийм жил биш учраас яг аль нь амжилт болоод аль нь бүтлгүүтэд байгааг хэлэхэд хэцүү. Гэхдээ Infinity Castle бол хамгийн амжилттай болсон нь эргэлзээгүй. 8 настай болчраас 80 настай буурал хүртэл үздэг тийм л алдартай аниме шүү дээ. За одоо гол сэдв рүү оръё. Мэдээж Demon Slayer Infinity Castle дэлхийд даяар маш их амжилтыг олсон. Цувралынхаа Final Battle Arc-ыг 3 бүрийн хэмжээний кино буюу trilogy болгохоор төлөвлөсөн ба эхний кино нь ердөө 20 сая доллараар бүтсэн. Гэтэл өнөөдөр гэхэд аль хэдийнэ 600 саяын орлогыг олцоход байна. Та нар бодоод үзтээ гаргасан зардлаа одоогийн байдлаар 30 нугалчаад байна гэсэн үг. Цаашаага 700 сая руу өгөхийг ч үгүйсэхгүй. Гол нь Resurrections нээлттэй хийснээр энэ өсөлт нь арай удааширчгаад байгаа юм. Ингэснээр Infinity Castle бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон Япон кино болоод байна. Зөвхөн аниме биш, бүр Японы кино урлагийн бүх цаг үеийн түүхэн шүү. Гэхдээ энэс өмнө мэдээж Mugen Train 500 саяыг олж нэгт бичигдэж байсан. Өөрийнхөө титмийг булааснаа өөрөө титмээ зүгээш. Уг нь бол 2016 онд Makoto Shinkai хамгийн алдартай бүтээл Your Name гарахаас өмнө Miyazaki өвөгийн домогт Spirited Away ямар ч маргаангүйгээр нэгт бичигдэж, араас нь House Moving Castle, Ponyo гээд Ghibli студийн классикууд мөр зэрэгцэж байсан.
Харин 2016 онд Your Name тэрхүү титмийг булааж 2020 онд Мүгэн трен гарч Your Name амжилтыг 100 саяар ахиулан титмийг авсан төвхтэй. Гэхдээ зүгээр шинэ сизнээ бүрэн хэмжээний кино болгож гаргаснаа араас нь дахиад цувралын форматанд оруулдаг тал дээр бол би жоохон эргэлзээд байдгийн. Зүгээр мөнгө хийх зорилготой ч юм шиг. За тэгээд өөр алдартай цувралуудын бүрэн хэмжээний кинонуудыг бодоод үзье л дээ. Манай үеийнхний эд үздэг байсан Big 3 дээр жишээ авъя. Pokemon, Detective Conan, Doraemon эдрийг үздэг болохоор зүгээр дуртахгүй өнгөрөөч. Ямар ч байсан Naruto, Bleach, One Piece дээр бодоод үзэхэд кинонууд нь non-canon, нэмээд чанарын хувьд ер нь л эргэлзээтэй. Naruto-гийн хувьд Last нь canon гэж явдагч чанарын хувьд бас л тааруухан. Угаасаа гол зорилго нь Boruto-гийн суурийг тавих байсан. Bleach-ийн кинонууд бол бүгдээрээ л тааруухан. Харин One Piece-ийн кинонууд 2009 онд гарсан Strong World-оос хойш арай гайгүй чанартай болсон юм. Уг нь бол эсрэг дөрүүд нь Shiki, Zed, Tesoro, Douglas Bullet гэх мэт canon байж болох хэдий ч үйл явдал нь non-canon учраас кинон гарсан даруйда тэрүүхэн тэндээ яригдаад өнгөрчөгдөг. Тийм болохоор олон улсад Miyazaki, Mamoru Hosoda, Makoto Shinkai гэх мэт алдартай аниме найруулагчдын бүтээл илүү амжилттай, бокс офисын хувьд арай өндөр орлого олдог байсан. За тэгсэн чинь Jujutsu Kaisen Zero-гоос эхлээд The First Slam Dunk, Haikyuu The Dumpster Battle, за тэгээд Infinity Castle, Re:Zark гээд шууд л үндсэн зохиолтойгоо холбоотой sequel эсвэл prequel canon кинонууд сүүлийн хэдэн жилүүдэд түгээмэл гардаг болчихсон. Тэр дундаа Infinity Castle, Re:Zark 2 бол шууд зохиолынхоо нэг аркийг барьж аваад хийчихсэн кинонууд. Тиймээс үзэгчид зохиолоос хоцрохгүй тулд шинээр гарч буй киног илүү сонирхож байна гэж хараад байгаа юм. Харин нэг жижиг аркийг бүрэн хэмжээний кино болгосноор заавал цувралын форматанд оруулж хит сунжраад байхгүй үндсэн үйл явдлууд нь хурдан пейсингтэй гаргах боломжтой. Үүний хамгийн тод жишээ нь яалтчгүй Chainsaw Man Re:Zark байсан. Харин эсэргээр Infinity Castle дээр тулаанууд нь солиотой байсан ч флашбэкүүд нь хэтэрхий ихтэйд хүчээр драматик болох гээд байгаа юм шиг санагдсан. Та нарт санагдсан уу? Ямар ч үсэн Re:Zark бол Infinity Castle-ийн хувьд алдартай цувралууд шууд canon үйл явдлаа барьж аваад бүрэн хэмжээний кино болгох нь ямар амжилттай байж болох вэ гэдгийг харууллаа. Box office талаасаа ч тэр, анимашны чанараараа ч тэр. Re:Zark-ийн хувьд нээлттэйгээд хэдхэн онож байгаач ямар ч үсэн гаргасан $8 сая зардлаа гүйцэн байлээ. Гэхдээ та нар нэрээ Re:Zark үзэж амжаагүй бол буухаас нь намжиж үзээрэй дээ. Зүгээр л Солиотэй! Энэ амжилтаас болоод интернетээр бусад алдартай зурлуудын зарим аркуудыг бүрэн хэмжээний кино болгох гоё юм байна. Энэ арк нь кино болох боломжтой гэх мэт яриа маш их дэлгэрсэн. Би ч хувьдаа Infinity Castle үзэж гарч ирээд хамт үзсэн найзуудтайгаа энэ талаар ярьсан. Жишээ нь эх он Jujutsu Kaisen цувралын Calling Game аркийн эхний хэсэг цувралаа гарч эхэлнэ. Хэрвээ Gojo-гийн эсрэг Sukuna бүрэн хэмжээний кино болж гарвал яах вэ? Яагаад болохгүй гэж янз бүрийн сунжирсан драма байхгүй зүгээр л цэвэр тулаан. Зээрэгоор Jujutsu Kaisen кино сонирхолтой гоё байж болохыг аль хэдийн үзүүлсэн шүү дээ. Mappa студийн хувьд сайн нээлттэйсэн Chainsaw Man Re:Zark-аар анимашн ямар өндөр түвшинд байж болох вэ гэдгийг ч бас харуулсан. Эсвэл бүр One Piece дээр бодоод үзье. Canon үйл явдлаа бүрэн хэмжээний кино болгол бас л амжилт олох боломжтой. Toei студийн хувьд One Piece аним дээр pacing тал дээр маш их асуудалтай, хүчээр сунжруулдаг гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Тэгвэл сүүлийн тулаан эсвэл яг One Piece-ийг олох мөчийг бүрэн хэмжээний кино болгол энэ олон жил хэмтэн үзсэн фэнүүд бараг Infinity Castle-ийн амжилтыг ч эвдэх боломжтой. Цуврал дээр байдаг pacing асуудалч арай багасна. Эсвэл бүр одоо манган дээр гарч байгаа God Valley инцидентийг кино болгож яагаад болохгүй гэж. Хамгийн анх Garp Roger 2 нийлж байгаад God Valley-д Rox далайн дэрэмжтийг дарсан явдлаар кино хийвэл гоё юм байна гэж найзуудтайгаа ярьдаг байсан. Харин одоо манган дээр 38 жилийн өмнө God Valley-д яг юу болсон бэ гэдгийг илүү дэлгэрэнгүй харуулж байгаа. Гол дүр Luffy болон түүний багийнхан байхгүй. Roger-ийн үеийн мангасууд нэг дор кино театрын дэлгэцээр гарна гэд төсөөл. Ямар ч байсан Demon Slayer болон бусад зурлуудын canon кинонууд, non-canon кинонуудаасаа хэд дахин амжилттай, чанартай байж болохыг харууллаа. Цаашид энэ тренд илүү өргөжөөсөө гэж өвдөө бодож байна. Аниме студиуд ч үүнийг аль хэдийн анзаарсан биз. Гол нь манай Монголын дистрибьютор компаниуд алийг нь сонгож гаргах вэ гэдэг л асуудал байна. Мэдээж бизнесийн байгууллага учраас аль болох алдагдaltaгүй ажиллахын тулд Demon Slayer шиг хамгийн алдартай, үзэгчдийн түгээмэл үзэх бүтээлийг сонгох үз. Тиймээс цаашид илүү олон анимег кино театраар үзэх хүсэж байгаа бол та бүхэн заавал гарах үеэр нь цаг зав гарган үзэж байгаарай. Ер нь киног театрт үзэх чинь л өөрөө хамгийн гол утга учир нь шүү дээ. Бас анимег хөвчлэн хүүхдүүд өсвөр насныхан үздэг учраас театраас соёлтой өчлөлт сураарай гэж хэлэх байна. Re:Zark үзэж байхад ард сууж исэн хүүхдүүд кинон дундор арай л их яриад байсан шүү. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Таалагдсан бол лайка дараад цаашид илүү олон сонирхолтой бичлэг үзэх хүсвэл subscribe-ачаас дараарай. Дараагийн бичлэгээр уулзцаая.